Энэ өдрийн мэнд хүргэе. Захин хичээл хийхэд өргөн ашигладаг GIF, заримдаа GIF гэж дуудаад байдаг. Өргөтгөлтөө хөдөлгөөнд зургийг хэрхэн үүсгэх тухай өөрийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. GIF буюу GIF гэдэг нь англиар Graphics Interchange Format гэсэн англи үгний товчлын байна. Энд сая үүсгэсэн хэд хэдэн GIF буюу хөдөлгөөн зургийн файлуудын жишээг харуулж байна. Adobe After Effects гэсэн програм байдаг. Энэ програм дээр би PNG формат бүхий зургийн дистрал буюу sequence үүсгэдэг. Энд веб хуудас дээр ашиглаж болох газрын зургийг харуулсан хөдөлгөөн зураг энэ програм дээр нээсэн байна. Ер нь GIF буюу хөдөлгөөн зураг нь энэ дистралсан зургуудыг нэг файл болгон харуулж байгаа юм аа. Хугацааны хуваарийн дагуу гүйцэтгэх гүйлгээд үзвэл зургууд яаж өөрчлөгдөж байгааг та харж болно. Энд энэ хөдөлгөөн зургийн цаана цагаан дэвсгэр байна. Энэ дэвсгэр надад хэрэггүй. Үүнийг авах хэрэгтэй байна. Ингээхийн тулд Toggle Transparency Grid гэсэн айкон дээр товшиж дэвсгэрийг нь байхгүй болгож байна. Цаана шатрын хөлөг шиг саарлан өнгөтэй болж ирсэн байна. Одоо бид нарын яриад байгаа PNG өргөтгөлтөө зургуудын дистрал буюу sequence-ийг үүсгэе. Ингээхийн тулд Composition зэс дээр товшоо pre-render гэсэн командыг ажиллуулнаа. Энд render хийхээс өмнө ганц хоёр тохируулга хийж өгөх хэрэгтэй байна. Output module гэсэн мөрнөөс PNG sequence гэсэн төлөвийг сонгож өгнө. OK товч дээр товчлоо. Output 2 гэсэн мөрөнд хаана гарах хавцыг зааж өгье. Нэрийг нь өгч болно. Sub folder буюу дэд хавц идэвхжүүлгийг бас хийж өгөөрэй. Ингээд нэрийг нь энэ хэвээр нь орхиод save гэсэн товч дээр товчлоо. Одоо render товч дээр товшноо. Компьютерийн хүчин чадал болон хийж байгаа зүйлсийн хэмжээ дамжаанаас хамаарат render хийх хугацаа янз бүр байдаг. Миний компьютер дууссан гэсэн тохиолдлоо одоо Photoshop програм ашиглаж энэ сая гаргаж авсан PNG цуврал зургуудаа GIF форматтай болгож өгнө. Ингээхийн тулд Photoshop програмыг нээсэн байна. Файл зэсний Open командыг ажиллуулна. After Effects програмаар сая үүсгэсэн PNG зургуудын цуврал бүхий хавцаа эндээс олъё. Манай тохиол 12 вебсайт map гэсэн дэд хавц дотор байгаа. Дээр нэг товшие. Энд PNG формат бүхий цуврал зургууд байгаа нь харагдаж байна. Эхний файлыг нь сонгоод Image Sequence гэсэн мөрийг хөвчүүлж өгөх ёстой. Цуврал зургууд гэдгийг Photoshop хэлж өгч байгаа юм. Open товч дээр товчлоо. Photoshop асууж байна. Frame rate буюу фреймийн хурдыг асуух ба 30 FPS буюу frame per second гэж өгөөд OK товчийг товчлоо. Timeline панелыг гаргаж ирээд тоглуулж үзэж болно. Ингээд тоглуулад үзье болж байна. Одоо GIF форматаар экспорт хийх ажил үлдэж байна. Цаад дэвсгэр нь шатрын хөлөг шиг саарл өнгөтэй байгаа нь transparency буюу нэвт харагдaltaй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл цагаан дэвсгэр байхгүй гэсэн үг. Файл зэсний export мөрнөөс save for web гэсэн мөр дээр товшноо. Ингээд нэмэлт цонх бий болох ба preset хэсгийн GIF сонголтыг тэр баруун багнаас хийж өгнө. Бусад тохируулгыг шалгаж үзье. Image size гэсэн хэсэгт хэмжээг нь тохируулж өгч болно. Энэ зүүн доод болонд файлын хэмжээ 480 KB байна. Боломжийн бага хэмжээтэй байна. Өөрчлөн тоглуулж шалгаж үзэж болно. Ингээд болсон гэж үзвэл save товч товшоо 12 website map гэсэн нэр өглөө. Save товч дээр товчлоо. Энэ Photoshop дээрх файлаа хадгалж болно. Би хадгалахгүйгээр хай. Ингээд Photoshop програмаа хаагаад сая үүсгэсэн GIF файлаа тоглуулж үзэж болно. File Explorer буюу файлын өтчийг ашиглаж тоглуулж үзэж байна. Ингээд бэлэн болсон GIF файлуудаа видео руу оруулж туршиж үзье. Ингээхийн тулд видео редакторуулах Camtasia програмыг нээсэн байна. Ийшээ шууд чирээд оруулж ирж болно. Энд би Мэдээлж хөгжүүлэлт төрийн бас байгууллагын танилцуулгын эхлэл
10 секунд орчим үржилттэй шторк хийх гэж байна. За Camtasia програм дээр яаж хийхийг харуулъя. Сая үүсгэсэн GIF файлуудаа энд ашиглах болно. Эхлээд бэлдсэн 2 видео буюу англиар footage гэж яриад байдаг. Энэ видео дэвсгэрээ track 1 зам руу оруулж өгье. За тоглуулж үзэж болно. За энэ footage буюу видео дэвсгэрийг After Effects програм дээр би хийсэн байгаа. Тэгээд MP4 форматаар экспорт хийсэн. Одоо бэлдсэн GIF файлуудаа оруулж ирээд тэр 2 болон 3 дугаар track буюу зам руу оруулж өгч байна. За GIF нь цаад дэвсгэр байхгүй дангаараа орж ирж байгаа нь миний хүсэж байгаа шаардлагыг хангаж байна. За хэмжээг нь ихсгэж багасгаад энэ тэнд чирч аваачаад байрлуулж болно. За тоглох хугацааг нь харъя. За бараг адилхан байна. Таарч байна. Хизээ эхлэх дуусахын таймлайн панел буюу тэр хугацааны хуваарийг харж байгаад тааруулж өгч болно. За одоо нэг логоны саунд файлыг library буюу номын сан хадгалах газраас 4-р зам руу оруулж ирье. Эхлэл төгсгөлийг нь тэр хугацааны хуваарийг харж байгаад тааруулж тохируулж тавина. Media эсгүүдийн хооронд transition буюу шижилтийн эффект хийж өгвөл аятайхан болно. За энд их олон эффектүүд байна. Transition эффектүүд. За эндээс fade буюу аж муусах, ханхуулах гэсэн эффект сонгож аваад хийж өгье. Клипийн эхлэл, төгсгөл болон 2 footage-ийн дунд нь хийж өгнө. За GIF хөдөлгөөн зурагтаа бас энэ эффектүүдийг хийж өгч болно. За одоо тоглуулж үзье. За энэ байдлыг болж байна гэж үзээд publish хийж үзье. Publish хийн гэдэг нь бэлэн видео бүтээгдэхүүн гаргана гэсэн үг юм. Бэлэн MP4 видео файл болгон гаргах гэж байна. За ингийн тулд export товч дээр тавшаад local file гэсэн төлөвийг сонгоно. Эндээс resolution буюу тодорлогыг сонгоно. За 1080 пикселтэй HD форматыг сонгож байна. Next товч дээр тавшаад хаана гаргах байршлаа заагаад өгнө. За видео танилцуулгынхаа нэрийг танилцуулгын эхлэл гэж монголоор нэр өглөө. Save товч дээр товшлоо. За finish товч дээр тавшаад render хийж эхэллээ. Render хийх хугацаа мөн л компьютерийн хүчин чадал хийж байгаа зүйлсийн хэмжээ дамжаанаас хамаарат янз бүр байдаг. За минийх одоо бараг бэлэн болох гэж байна. Бэлэн боллоо. Одоо хийсэн бүтээлээ ямар нэгэн тоглуулагчаар тоглуулж үзье. За ийм байдлаар нэг 10 секунд орчим үргэлжилтэй танилцуулгын эхлэл шторкийг хийж бэлэн боллоо.